Сайн байцгаана уу? Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токио тохирно, Токио аппликейшн болон чанарыг танд авчирн Lenus Med ивэнтдэгч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од мөндөр радио 107 83.3 хүссэн остолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр тун сонирхолтой сэдвээр ярилцж байна. Алхимийн галзуурал. За яг одоо Чид улсын Ланч хотоос физикч бэлгүнтэйгээ холбогдоод байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. Тийм яг одоо ингээд алхим гэдэг сэдвийн тухай өнөөдөр ярина гэд төлөвлөсөн байсан тий. Тэгээ ягаад тэгж оруулсан бэ гэд бас манай сонсогч нар гайхаж магадгүй л тий. Айгүй нөгөө химийн элементүүдийг яаж нээсэн ингээд дундуур нь бас цөмийн технологи энэ төр орж ирэл, цөмийн ангаах ухаан орж ирэл ингээд явж байсан. Тэгээ өнөөдөр ингээд алхим гэдэг огцом өөр сэдвийн тухай ярих гэж байгаа. Гэхдээ яг энэ үнэхээр орж ирэх хэрэгтэй болсон мэхэр бид нар угаасаа химийн шинжилгээ ухааныг ярьж байгаа бол алхимийн тодорхой нэг хэсгийг ярихаас өөр аргагүй. Зүгээр химийн шинжилгээ ухааны түүхийн тухай ярьж байгаа бол. За тэр нь гэхдээ алхимийн шинжилгээ ухаан бол өнөөдөр яг жинхэнэ шинжилгээ ухаан муу юм а гэдэг гэсэн үг бол биш. Өнөөдөр бол алхим бол шинжилгээ ухааны салбарт тооцогддог. Алхим бол өөрөө псевдо шинжилгээ ухаан гэж бараг явдаг. За тэгээ сүүлд рүү бол одоо ялангуяа сүүлийн үед өөрөөрөө янз янзын алхимч гэж нэрлсэн. Сонин хүмүүс гарч ирсэн байна. Яг юу яриад байгааг нь мэдэгддэггүй тийм хүмүүс гарч ирсэн. За нэг тэр хүмүүс бас бодох хэрэгтэй. Алхим гэдэг бол өнөөдөр жинхэнэ шинжилгээ ухаан биш ээ. Өнөөдөр алхимийн судалгаа гэдэг хийдэг хүнч байхгүй энэ дэлхий дээр. За энэ ямар нэгэн химийн шинжилгээ ухааны эрдэмтэнтэй ч юм уу би алхимчгээ ярих юм бол тэр хүн ер нь барыг толгой хай зөвхөлж мэднэ те тэр уурлан тэр хүн чи яага миний юуг ингээд доромжлоод байгаа юм гэж магадгүй тийм ба. За гэтэл яагаад тэгвэл ийм байдалд хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирэх байхгүй. Яагаад өнөөдөр бид нэр алхимыг химийн шинжилгээ ухааны салбар гэж үздэг юм бэ? Яагаад алхим өнөөдөр шинжилгээ ухааны салбар биш юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр түүхийн хувьд өнгөх хэрэгтэй л дээ. Бид нар шууд ингээл өнөөдөр алхим ярингоо наа чи шинжилгээ ухаан биш гэл хатуу банд тас хариулж байгаа тий. Яг гоо өнөөдөр л ингээд тодорхой болсон учраас тэгээд байгаа. Гэхдээ түүхийн хувьд харах юм бол алхим маань өөрөө шинжилгээ ухаан болон философийн суурьтай эхэлсэн багхгүй. За бүр яг алхимийн эхлэлийг ярих юм бол хэдэн мянган жилийн өмнөөс яригдана. За бүр нарийн ярих юм бол алхим бол өөрөө 3-4 мянган жилийн өмнөх одоо нэг Медитеррейн хэсэг гэж байдаг шүү дээ тий. Дэлхийд ирэх. Медитеррейн ч монголоор юу гэдэг юм бол Медитеррейн хэсэгт амьдарж исэн эртний Грек, Египт хүмүүсээс гаралтай. Анхны одоо санаанууд нь бүр тэр үеэс гаралтай. Ялангуяа тэр үед амьдарж исэн философч за хамгийн анхны алхимчдын нэг гэж зарим түүхийн одоо сурвалжуудад үздэг. Панополисын Зосимос гэдэг хүн байсан баг. За өөрөө бол Египт хүн байсан байгаа. Эртний Египт хүн байсан. За энэ хүн маань өөрөө ямар санааг гаргаж ирсэн бэ гэхээр одоо бид нар ингээд байгаль ертөнцийг ажиглахаар байгаль ертөнц маань тодорхой субстанцуудаас бүрдэж байна тий. Тодорхой нэг юм бодис. За яг тэр үед бол яг одоогийн бидний ойлголт шиг бодис гэдгээр нэрлээгүү. Гэхдээ нэг харагдж байгаа тэр бүх материудыг бодис гэж нэрлэж байгаа. Тэнгүү тэр бодисууд нь ингээд нэгээс нөгөөдөө хувирдаг ч юм уу янз янзын процессд ороод байгаа байхгүй. Жишээ нь би усыг буцалгуул яах вэ тий. Ус тэнцээ ууршдаг, уур ингээ гардаг. Гал тэнцээ асдаг. Гал ус хоёрыг нийлүүлэнгүүт гал нь унтарчдаг. Усыг хидэрхий хүйтэнд байлгаад удаах юм бол хөлддөг гэх мэт процессууд тэнцээ явагдаад байгаа. Нэг субстанцаас нөгөө субстанц руу ингээ хувираад байгаа байхгүй. Энийг ажиглаад ямар санаа гаргаж ирсэн бэ гэхээр ерөөсөө тэнд ямар нэгэн ийм онцгой шинж чанар байна. Энэ ертөнцийг бүрдүүлж байгаа энэ материалуудын гүнд нэг юм онцгой шинж чанар байна. Тэр онцгой шинж чанар нь өөрчлөгдөхөөр материал өөр болж хувирдаг юм байна гэсэн философи санааг хамгийн анх гаргаж ирсэн байна. За энийг одоо яг бид нар чинь ингээд өнөөдөр 10 жилдээ хим физикийн хичээлүүд үзсэн учраас бидний тарих өнөөдөр яадаг вэ? Энийг автоматар орчин үеийн ойлголт руу хөрвүүлж буулгаад зөвл ярьж исэн байж гэх гээд. За тэгэхээр энэ дээр айгу анхааралтай болгоомжтой хандах хэрэгтэй. Юу гэхээр дөрвөн хөлтөөл бол тэр чинь мал гэж хэлж байгаад адилхан болох гэдэг байгаа байхгүй юм чи ерөөсөө тий. Хэрвээ тэгж нэрлэх юм бол машин хүртэл мал болох хэрэгтэй болчихно тий. Дөрвөн хөлөөрөө явдаг эсвэл дөрвөн дугуйтай юу ч байсан бүгд мал гэдэг англи руу орох хэрэгтэй болчих. Тэгэхээр тийм биш. Тухайн энэ Панополисын ярьж байгаа тэр субстанц гэдэг зүйл бол шууд нүдэнд харагдаж байгаа
материалуудыг хэлээд байгаа гал ус гэдэг. За тэр үед өөрсдөө зарим одоо грекийн философч нар бол бүр элементүүд гээд янз янзаар нэрлэлсэн байж идэг тийм. Ийм ойлголтын чи явж гин гэсэн. За ингээд хоорондоо ингээ хувираад ийм янз янзын шин чанаруудыг үзүүлдэг ийм зүйл байдгийн байна гэсэн санааг анх гаргаж ирсэн байна л та. За гэтэл энэ философи санаа нь өөрөө байгалийн философи руу орж ирээд янз янзаар холилдож эхэлж байгаа. За бидний нөгөө хамгийн сайн мэддэг эртний грекийн байгалийн философч Аристотл байгаа шүү дээ, тий. Аристотл ямар санааг тухайн үед гаргаж ирсэн бэ гэхээр ертөнцид бол дөрвөн төрлийн одоо субстанц байна гэдэг ч юм уу, тий. Элемент байна гэж одоо хэлээ л та. Тэр элементүүд нь ямар элементүүд вэ гэхээр нөгөө гал, ус, агаар гэх мэт элементүүдийг хэлээд байгаа байхгүй. Иймэрхүү элементүүд ингээд дөрвөн төрлийн элементүүд ертөнцид байдаг. За энэ дөрвийн дотор тодорхой нэг юм энэ дөрвийг хооронд нь хольж утгаж идэг шин чанарууд тэнцээ байна гэж байгаа байхгүй. Нэгсэндээ энэ дөрвөн элемент нь юу вэ гэхээр дэлхий, ус, агаар, гал гэдэг юм дөрвөн элемент. За энэ дөрвөн элемент нь гэхдээ одоогийн орчин үеийн химийн нэр томьёоны дөрвөн элемент биш шүү дээ, тий. Зүгээр юм дөрвөн философийн ойлголт явж байна гэсэн. Тийм мах бод энтер гэдэг. Тийм ертөнцид харагдаж байгаа бүх зүйлийг дэлхий, ус, агаар, гал гэсэн энэ дөрвөн субстанцаар бий болгож болно гэсэн ийм анхны ойлголтыг тэнцээ төрүүлж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ дөрвөн дотроо өөр өөрсдийн гэсэн шин чанаруудтай байж байгаа. Тэр нь юу гэхээр халуун хүүтэн, тий. Тэгээд хуурай нойтон гэдэг юм шин чанаруудтай. Дэлхий гингүүд яг уу хэр хүүтэн хуурай шин чанартай байждаг. Ус гингүүд яг уу хүүтэн нойтон гэсэн шин чанартай. Агаар бол халуун нойтон гэсэн шин чанартай тий. Тэнгүүд гал гэх юм бол халуун хуурай гэсэн юм шин чанаруудтай. Тэгэхээр энэ дотор нь бас байж байгаа шин чанарууд нь өөрчлөгдөд хоорондоо холилдоод эхлэнгүүт бидний энэ ажиглаж байгаа янз янзын өөр өөр төрлийн материалуудыг бий болгоход материуд нэгээс нөгөө рүүгээ ингээ хувирдаг юм байна гэдэг шин санааг гаргаж ирсэн байна. Одоо нэг халуун хүүтний баланс нь тэнцэж жишээ нь өөрчлөгдөх юм бол яг нь өөр материал руу ордог ч юм уу тий. Усан дээр жишээ авах юм бол яг усан дээр нойтон гэдэг шин чанар нь багасаад хуурай гэдэг шин чанар руу орё л доо тий. Тэгэх юм бол хүүтэн хуурай болчихж байгаа шүү дээ. Хүүтэн хуурай юм чи юу лээ? Мүс шүү дээ тий. Мүс гэдэг тэнцээ субстанцыг бий болгож байгаа байхгүй юу ингээд. Тэгэхээр энэ шин чанарууд нь өөрчлөгдөд өөр өөрийн субстанцуудыг бий болгоод юм байна гэдэг санааг гаргаж ирсэн байна. Тэгэхээр яг ингээд өнөөдөр бид нар 2000 жилийн дараа энэ санаануудыг сонсоход нэгт бид нар энийг заавал мэдэх хэрэгтэй. Хоёрт сонсох юм бол айгүй нөгөө нэг дип санагдчих магадгүй. Үнэхээр ингээд наа чи нэрэл юм чи ингээд тиймэрхүүл байх юм биш үү гэдэг юм санаа төржиж маа. Тэгэхээр тэрэн дээр бол хид хідэн бид нар нэг юмыг анзаарах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр хүн төрөлхтний одоо мэдлэгийн сан сүүлийн 2000 жилийн хугацаанд огцом хөгжсөн байгаа тийм үү. Маш өндөр ингээд хөгжсөн байгаа шүү дээ. Тэр дунд нарийн мэрэгжлийн нарийн мэдлгүүдийг ихэнхдээ бид нар их сургуулийн тухайн нарийн мэрэгжлийг эзэмшээгүй бол шууд одоо тэрийг суралцах юу байдгүй тий боломж бага байдаг. Зүгээр 10 жилийн ерөнхий мэдлгүүдийг бидэрт өгдөг учраас энэ ерөнхий мэдлэгийн ерөнхий санаа маань дээр үеийн хүмүүсийн гаргаж байгаа ерөнхий санаатай давхцаад байдаг байхгүй тийм чи. Энд чинь цаад нөгөө санаа нэг л юм явж байгаа учраас тэгж давхцаад байдаг. Тэгэхээр энд би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр эртний философч нар байгаа, байгалийн философч нар, алхимч нар байгаа тий тэр үед гарч ирсэн. Энэ хүмүүсийн гаргасан асуулт нь өөрөө тодорхой хэмжээнд яг шинжлэх ухаанч одоо асуулт гэж хэлж болно. Философийн хувьд ч гэсэн нэгсэндээ энэ одоо яагаад ингэж энэ материйг субстанцаас хуваагаад шин чанарт нь хуваагаад хоорондоо ингэж хувираад өөр элементүүдийг гаргаад байна гэдэг сэтгэлгээ чинь өөрөө юу вэ гэхээр тэнд байгаа хүмүүс ажиглаж байгаа ертөнцөө тодорхой ойлголтуудаар тэр ойлголтуудын шин чанаруудыг ашиглаад тэдгээр зүй тогтолтуудыг хооронд нь холбоод тайлбарлах гэдэг шүү дээ тий. Тэр ажиглаж байгаа ертөнцийг таамагладаг, тайлбар өгдөг тэр онлыг хайгаад байгаа байхгүй тэнцээ ойлголтыг хайгаад байгаа байхгүй. Гэхдээ дээр үед энэ эдгээр онлууд маань хитрхи одоогийн бидний мэдлэгтэй харьцуулах юм бол хитрхи өнгөн талын тэгээд жоохон муухайгаар хэлэх юм бол бүдгүүл хэлсэн байгаа тий. Тиймэрхүү. Жишээ нь саяны ингээд жишээн дээр яхаар ямар ч хамааралгүй дөрвөн субстанц оруулж ирэнгүү тий. Ямар ч хамааралгүй дөрвөн шин чанар гэдэг юм оруулж ирээд тэд нар хоорондоо ингэж холилдохороо өөр өөр зүйлүүдийг бий болгох юм байна гэсэн. Энэ ихний санаа ингэж гарч ирсэн байна. За энэ бол Аристотлийн алхимд оруулсан одоо нэг том нөлөө болж хувирч байна. Аристотл бол маш олон юмд
чухал санаагаа өгсөн маш том философч тий 2000 жилийн өмнө амьдарч ирсэн. За ингээд Алхим ба нь Египтэд очиод Египтэд бүр илүү хүчтэй хөгжиж эхэлсэн. За яагаад нэгт хүчтэй хөгжиж эхэлсэн бэхээр нөгөө Египтүүд чинь юунд одоо шүтдэг тухайн шүтлэгийн систем тэнцээ нөлөөлж байгаа юм л та. Юг шүтээд байгаа гэхээр нөгөө мөнх амьдрал гэж байдгүй, хүснээ дараах амьдрал гэж байдгүй. Тэгэл нөгөө муми хийдэг, пирамид хийдэг ч юм уу те ингээ баахан соёлын онцлогуд байгаа. Тэдгээр нь өөрөө давхар Алхимтай хүчтэй холбогдоод ирсэн. Давхар Египтүүд маш их алт хэрэгэлдэг, маш их хэмжээний нөгөө нэг соёл нь өөрөө алтны соёл нь маш өндөр. Яагаад гэсэн чинь тухайн Египтэд хөгжиж байгаа Алхимийн одоо салбар маань алтыг төгс элемент гэж үздэг байсан байгаа байхгүй. Алт бол ерөөсөө төгс элемент. За бусад элементүүд байгаа. За бусад металлууд хамгийн чухал металлууд тий төмөр байдаг ч юм уу, хүрэл силвер ч юм лээ. Силвер мөнгө байдаг ч юм уу. Эдгээр ийм элементүүд байж идэг. Тэгэнгүүт алхимчид ямар санаа гаргасан бэ гэхээр энэ металлууд чинь бүгд нэг юмны өөр шин чанар юм байна гэдэг санаа гаргаж ирж байгаа байхгүй. За шоон дээр ярьж болно. Шоо бол 6 талтай объект байгаа тий. Тэгэнгүүт 6 тал нь 6 өөр тоотой. Нэг гэсэндээ 6 өөр шин чанартай гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ 6 өөр шин чанар нь шоо гэдэг нэг юмны 6 тал шүү дээ тий. Тэрэн шиг тухайд ажиглагдсан байсан энэ бүх металлууд бол нэг юм гүн гүнзгий өөр нэг юм юу мэдэгдэхгүй зөө. Тэрийг бол угаасаа ингээ хэлж чадахгүй. Ямар нэгэн төгсөмөл тэнд байх ёстой гэдэг юм санаатай. Тэр юмны өөр шин чанарууд нь юм байна. Нөгөөдөл нь ингээд хоорондоо холилдоод янз янзын юм хувирал процессуудад байгалийн процессуудад оролцож явж байгаад алт руу очиод дуустдаг юм байна гэдэг санаа гаргасан байна. Яагаад алт руу очиод дуустдаг юм бэ гэсэн чинь алт бол угаасаа аргагүй шүү дээ. Бид нар өнөөдөр яагаад алтан ямиг алтан бөгж хүртэл зүгсээр л байдیں۔ Яагаад өнөөдөр алт үнэтэй хэвээрэл байдیں۔ Өнөөдөр 10 жилийн өмнө худалдаж авсан алтан бөгжний өнгө өнөөдөр өөрчлөгдөхгүй шүү дээ, тий. Хэвээрэл байж юм тий. За үнэ нь бол үргэлж ихсэж явж идэг. Тэр үеийн хүмүүст ямар мэдрэмжийг өгөх хэдүүлээ ингээ өнөөдөр төсөөлөе л доо тий. Нэг тийм онцгой гайхамшигтай мэдрэмж төрүүлж штэ байгаль дээр. Хажууд нь бид гисэн чинь бөө юм болж ич нэг төмөр болдог тий, хөдөр мүдөр болдог. Нөгөөдгөө давтаал бөө юм болгодог. Нөгөөтг нь хэдэн сар болохгүй зэврээд балардаг тийм. Усанд хийчвэл бүр будаа тий. Шууд дорой эсэлдээд ингээ байхгүй болдог ийм зүйл байгаадсэн чи алтыг усан дотор хийхээр ч яахчдгүй, зүүгээд явж яахчдгүй. За тэгээд нөгөө нэг алдартай хаад ноёдуудаа алтын идэлтэй наваачаад одоо бушилчих юм бол дараа нь очиод юуг нь ухсан ч гэсэн нөгөө алтын идэлтүүд нь яг тэнцэний хэвээрийг гялалцаал байж идэг. Тэнгүүд хүн тэр үеийн хүмүүс юу гэж бодож байгаа гэхээр энэ бол нэг юм онцгой зүйл байна те. Маш онцгой зүйл байна. Онцгой зүйл гэдэг чинь перфект гэсэн санааг гаргаж ирж байгаа байхгүй нөхдүүдэд. Энэ бол төгс зүйл юм байна. Тэ алхимийн алдарт нөгөө алтны домог энэчнээс эхэлж байгаа. Юу вэ гэхээр ертөнцид байгаа бүх субстанцууд ямар нэгэн юм төгс төгөлдөр зүйл рүү тэмүүлж идэг. Ямар нэгэн шалтгааны улмаас. Яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй зөө. Гэхдээ тэнд тийм санаа төрсөн биз. Ямар нэгэн төгсөм рүү эдгээр тэмүүлж идэг. Тэр төгсөм дэлхий дээр байна. Үүнээ баталгаа байна. Тэр бол алт. Тэр ертөнцид байгаа бүх зүйл тэр төгс зүйл рүү маш удаанаар тэмүүлж идэг учраас дэлхий дээрээс би алт олборлохоор цөөхөн баг олддог байх нь гэдэг санаатай. Ингээ хоорондоо айгүй хол байгаа цэгүүдийг хооронд нь хүчээр холбосон байгаа байхгүй юу? Манай хэд ерөөсөө яг одоогийн бидний энэ мэдлэгийн өнцгөөс харах юм бол тэгж холбосон байна тий. За ингээд алт гэдэг ойлголт алхимд ороод ирвэ. Алт бол байгаль дээрх төгс материал. Тэгэхээр байгаль дээр тэр бүх материалуудыг төгс болгодог нэг юм үзэгдэл одоо байгалийн өөрийнх нь шин чанар гэж байна. Тийм байгалийн өөрийнх нь сүнслэг шин чанар гэж хэлж болно. Спиритуал тийм шин чанар. Ямар нэг юм космос ч юм уу ингээ өгж байгаа мэдээлэл гэдэг ч юм уу те одоо хэд нөгөө нэг юм орчин үеийн алхимийн яриагаар ярих юм бол тийм юм шин чанар байна гэд тэгээд хүн гэдэг амьтан чи яадаг вэ? Одоо ингээ манай өмнөх бүх дугааруудыг үзсэн бол хүмүүс ингээ бүгд мэд. Хүн гэдэг амьтан ямар нэгэн зүйлийг тодорхой хэмжээнд ойлгоод холболтууд үүсгэж эхлэх юм бол тухайн зүйл гаднаас нь оролцохыг хичээж эхэлдэг те. Нэг гэсэндээ тухайн зүйлийг гаршуулахыг хичээж эхэлдэг. За ингээ алхимчид төрж байгаа. Манай алхимчдын эхний номер 1 мөрөөдөл нь юу исэн бэ гэхээр шууд хөнгөн цагаан ч юм уу. За арай хөнгөн цагаан биш юм аа те. Тэр үед чи төмрийг ч юм уу одоо эсвэл мөнгийг ч юм уу
юу руу хувирахыг хичээдэг. Алт руу. За яаж хувирах вэ гэж асуумшдаг бол хажууд нэг нөхөр тий. За наа санаа чинь кул юм байна. Болж जैन тий. Нэг юм төгс юм руу ингээ байгаад тэмүүлд юм байна. Яаж хувирах юм гэ асуунгууд нь дотор нь хоёр одоо бас л Аристотелоос авсан санаануудын нэг л тий орж ирсэн. Тэр нь юу гэхээр философийн одоо юу мөнгөн ус тий. Philosophical sulfur, philosophical mercury гэдэг хоёр ойлголт оруулж ирж байгаа байхгүй. За энэ mercury sulfur хоёр гэдэг нь бол нөгөө нэг бидний химийн одоо үйлэг системд гардаг хүхэр юу хоёр биш. Mercury чивлэг мөнгөн ус хоёр биш. Зүгээр философийн хүхэр, философийн мөнгөн ус гэдэг юм санаа гаргаж ирж байгаа тийм ч. За энэ хоёр нь нөгөө Аристотелийн гаргаж ирсэн хуурай юу те одоо халуун гэдэг ч юм уу, хуурай нойтон гэдэг ч юм уу, тэр шин чанаруудтай төстөө. Гэхдээ тэр олон шин чанаруудыг базаад хоёрхан зүйлэл энэ шин чанаруудыг бий болгодог юм байна. Тэр нь философийн мөнгөөс, философийн юу хүхэр гэдэг санаа гаргаад ирж байгаа. Тэгээ энэ хоёрын баланс бүх элементэд байж гэнэ гэж үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар тий. Энэ философийн нэг юм сони юм бүх элементэд байж идэг, бүх субстанцд байж идэг. Тэгээд цаг хугацааны ирэхээр энэ солигдоод за тэгээ нөгөө байгалийн нэг юм сүнслэг юм байгаа гэдэг байгаа шүү дээ. Төгс юм рүү тэмүүлдэг. Тэнгүүд энэ хоёрын тэр баланс нь өөрчлөгдөнгүүд яах нь алт гэдэг элемент бий болох юм байна гэдэг. Айгүй одоо тухайн үедээ бол айгүй лаг тэ загварыг онлыг таамаглыг дэвшүүлж байгаа байхгүй. За ингээд ерөөсө бүтэн бараг 1600 шахам жил энтэйг ноцолдсон алхимчид. Ерөөсөө л хажууд нь байж байгаа юу төмөр яагаад алт болохгүй байна? Маш удах юм байна. Гаднаас нь оролцъё. Ингээд энэ философийн тэр хөнгөн биш философийн Mercury сульфур хоёрыг өөрчлөлтөх юм бол энэ хизээнэгүүд төр алт болох ёстой гэл ингээл янз янзаар үзэл амар их тэмдэглэл бичдэг маш их туршилт хийдэг ийм нөхдүүд болж хувирсан байна. За энэ дунд гэхдээ нэг авууштай юм болсон. Тэр нь юу гэхээр нөгөө алхимчид чинь маш их туршилтууд хийж эхэлж штэ. Хөнгөн цагааныг алтуулах гээд эсвэл төмрийг алтуулах гээд туршилт хийж байхдаа лаборатори бий болгож эхэлсэн байгаа байхгүй тэнцээ. Маш юм тусгай одоо ингээд орчинд хийдэг тухайн химийн урвалуудыг ийм лабораториудыг бий болгож эхэлсэн нь химийн шинжилгээ ухааны нэг чухал одоо нөлөө үзүүлж эхэлж байгаа юм тийм. Тухайн туршилтыг би лаборатори дотор хийх юм бол бусад орчноос тусгаарлагдсан нарийн контролтой удирдлагатай орчин нарийн одоо зааврын дагуу тэг олон хүмүүсийн тусламжтайгаар ингэж хийж болох юм нэг лабораториудыг бий болгож ирсэн. За энийг нь бол химийн шинжилгээ ухаан шууд авсан алхимиас. Шууд энэ лаборатори гэдэг бол угаасаа химийн шинжилгээ ухаан жишэрнэ. Тэг шинжилгээ ухаанд энэ лаборатори гэдэг зүйл өөрөө чухал юм байна гэдгийг бид нар мэдж байгаа хэрэг. Тэгэхээр яг хуу энд бас нэг нөгөө нэг анхаарах ёстой юм юу вэ гэхээр авсан гэж бас хэлж болохгүй. Тэр нь юу вэ гэхээр угаасаа л тэр зүйл нь нөгөө бидний танин мэдэх хүн мэдих процесс лаборатори гэдэг зүйл байх нь зайлшгүй байна гэдэг нэг юм ихний шинж тэмдэг тэнцээ сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг хуу тэр нь зөв одоо нөгөө нэг ашигтай зөв зүйл байсан учраас үлдсэн тий хэрэгтэй зүйл байсан учраас бидэрт нөгөө нэг адапт хийгдээд үлдсэн. Нэгсэндээ нөгөө генетикээр ярих юм бол тий илүү дасан зохицоод авах юм бол тэр генүүд нь үлдээд явж байгаа шүү дээ. Тэр шиг яах нь лаборатори маань тухайн онолыг шалгахад хамгийн чухал хэрэгсэл гэдэг нь тодорхой болчингууд тэр нь бидний танин мэдэх хүн одоо явцад үлдчихэж байгаа байхгүй. Энэ хэрэгтэй зүйл юм байна гэдээ үлдсэн байж байгаа. За гэтэл нөгөө талд манай алхимчид маань юм агуу супер онлоор тий төмрийг алтуулах гэж зүтгээд бүтдэггүй. Тэгээд энэ дундаа айгүй сонин ойлголтыг оруулж ирсэн юу вэ гэхээр философийн чулуу гэдэг ойлголт оруулж ирсэн заяа. За тэр бол бүр ингээд хитэрж байгаа юм манай хэд. Яагаад вэ гэхээр ерөөсө философийн чулуу гэдэг нэг юм онцгой зүйл ертөнцид байгаад тэрийг гаргадах юм бол би ерөөсөө энэ төмрийгч юугчтэй алт болгож болно. Дээрээс нь философийн чулуугаар мөнхийн амьдралын одоо нөгөө нэг юм аршааныг хийж болно гэсэн бүр галзуу санаа гаргаж ирж байгаа юм тийч. За тэгэнгүүт алхим одоо бүр хитэрж байгаа байхгүй. Эхлээд бол зүгээр л танин мэдэх хүн систем байсан шүү дээ. Юмыг ойлгох гээд байгаа тийм. Юунаас бүтэж гэдгийг нь ойлгох гээд тэгэнгүүт энийг онол гаргаж ирээд бүх зүйл төгс рүү тэмүүлдэг юм байна. Тэрийг удирддаг нэг юм сүнслэг юм байдаг юм байна. Байгальд үргэлж төгс рүү тэмүүлнэ гэдэг юм онол гаргаж ирсэн ээ. Философийн чулуу, философийн нөгөө нэг хүхрийн хүчил мөнгө ус гэдэг юмнууд орж ирээд тэгээ байжснаа бүр анаах ухаан руу явж ороод энэ тэр мөнхийн аршааныг те философийн чулуутай нийлж бүтгэх тэр мөнхийн аршааныг бүтгэх юм бол хорвоо ертөнцийн байгаа бүх өвчин шаналлыг эдгэх юм байна гэл бүр хитрхи төгс юм руу тэмүүлж эхэлж байгаа юм тийм чи.
Тэгээ одоо ингээ харах юм бол эн чинь ингээд за нэрээ тоглоомчг одоо ингээ харах юм бол эн чинь үлгэр хөхгүй тий. Маш том үлгэр болж эхэлж байгаа хөхгүй тэр чинь ерөөсө үлгэртэл гардаг юм бол. Тэгээ ийм хизээч ерөөсө байгаль ертөнцийн дээр байдгүй юмыг байх боломжгүй юмыг хайж эхэлсэн байгаа алхимчид. Тийм учраас алхимийн чи бүтэлгүүтэлд орох нь тодорхой болж эхэлж байгаа. За ингээд 1600 жилийн турш алхимийн лаборатори лаг болоод байваа. Яаж тэр химийн урвалыг хийх үү? Яаж тэр зүйлийг одоо ингээд тэр процессыг бий болгох уу? Тэр лаборатори нь хөгжөөд идэг. Ерөөсөө нөгөө анхны 1600 жил явцсан онол шүү дээ. Тэрийг баталж чаддаггүй. Ямар ч баталгаа байхгүй тийм чинь. Ямар ч түүхэнд төмрөөс алт үүсгэсэн философийн чулууг хийсэн тэр одоо мөнхийн аршааныг бий болгосон эсвэл ерөөсөө тэр анхны тэр лаг гранд онлыг баталсан ямар ч туршилтын баталгаа байхгүй. За тэгэнгүүт хүн яах юм? Хүн хардаж эхлэв шүү дээ. Тийм чинь бид нар буруу онлоор буруу тийшээ яваад байгаа юм биш үсттэй гэдэг. Одоо хүн нэг баг багаар хар турж эхлэв шүү дээ. Нэгт нөгөө талаас хүн бас өөрөө танин мэдхүн процессын тэнцээ сайжирч эхэлж байгаа. Маш олон жил үдцсэн учраас бид нар чинь танин мэдхүн процесс илүү сайжраад ер нь энийг би яаж үзэх үү гэдэг юм асуултууд руу орж эхэлж байгаа байхгүй. За тэгэхээр хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад яг дундад зууны үед алхим хитрхи амар байж байгаа тэнцээ огцом нурж унсан тэр хэсэг рүү орё. За тэгээ. За ингээ бүр бодит байдлаас тасраад бүр уран зөгнөлт кино шиг тий сэтгэлгээд автаад нөгөө санаанд багтсан зүйл заяанд багтна гэдэг шиг л ер нь л тэгэл үдсэн юм байна. Гэтэ яг үүтэ бүр ирээдүйд бас магадгүй ч юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж бас сая төрлөө. Тэг алтыг бас гаргах гэдэг. Тэр тухай ярина хоёлаа. За. Амьдралын хэв маяг бүр Токи тохирно Токи аппликейшн өнөөдрийн нэвтрүүлгийг ивент гэж ажиллаж байгаамаа. Тэгээ Токи аппликейшнийг одоо бас дийлэн хүмүүс маань хэрэгэлдэг болов уу? Бас үнэхээр юм амар аппликейшн байдаг. За Токи аппликейшны зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг ингэж авах боломжтой. За Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолууд Токигоор төлбөрөөр төлөх боломжтой. Токитой зогсоолд одоо нэвтэрснээр зогсч буй хугацаагаа ингээд шууд харчин, төлбөрийн мэдээлэлээ харчин, төлбөрийн олон сонголтоос одоо сонгож төлнө. Бид нар чи ер нь ингээд хэд болж байгаа, яаж хайж мэдэхгүй нэг харанхуугаар төлөх гээд байдаг те. Тэгээ бүх юм ингээд ил тодохоор айгүй амар байна. За эхний удаа төлж байгаа бол 30% одоо хөнгөлөлттэй. За мөн power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой байдаг. Тэгээд Токигоор одоо автомашина бүртгүүлчихээр одоо нөгөө нэг цонх монхороо гараа сунгаал ингээл те нөөтийн баримтаа авахгүй бол мөнгө өгөхгүй л энэ төр айгүй юм асуудалтай. За хүүтэнд бол эн чинь бүр айгүй хэцүү байдаг байхгүй те. Тэгээ хаалтан дээрээ ингээл очрлол бич байд юм уу. За энэ бүх асуудал ингээд байхгүй болчихж байгаа. Төлбөр төлснөөс хойш 20 минутын дотор ч үлээ гарна гэж төлбөрөө төлжөөл айгүй айж уужхан ингээд шууд очингот машиныг таниад ингээд нээгдэх мөчүүлэг аз жаргалын мөч байдаг. Их айгүй амар байгаад байна те. Хинтээч харилцахгүй байгаад байна. За тэгэхээр та бүхэн маань Токи аппликейшны одоо Facebook пэйжээс нь мэдээлэл авах боломжтой. Аппликейшнээс ихсрээд бас тусламж хэсгээс нь онлайн туслагатай холбогдсон мэдээлэл авах боломжтой. Тэгээ төлбөр төлөхөөс гадна ер нь Токи аппликейшн дээр дансаа байрлуулах. За ингээд ухаад үзвэл өшөө айгүй олон ийм гой мэдээллүүд хэрэгтэй ийм хэсгүүд байдаг. Та бүхэн бас ороод хараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Токи цэг эмэнээс та бүхэн аваарай. Ингээд нэвтрүүлгийг ивэнттэй гэж байгаа. Амьдралыг хэлбарчилж байгаа Токи аппликейшныхаа хамт олонд их баярлалаа. Үнэхээр л хэлбарчилж байгаа юм байна да. Одоо зогсоолын төлбөрийг тэгээд өгнө гэдэг чинь айгүй амар штэ тий. Ер нь амар тий. Хамаагүй ихтгэлтэй. Хамаагүй нөгөө нэг ихтгэл зүр өндөртэй гоё юм болж байгаа юм. За тэгэхээр одоо ингээд эхний хэсгээс хоёлаа нэг юм ихлэ базаад хэлэх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр за нэгт ямар ч үсэ алхим бол өнөөдөр шинжлэх юм биш. Шал худлаа зүйл гэдгийг бид нар мэддэг болох хэрэгтэй. Өнөөдрийн нэвтрүүлгээр бол яг тийшээ ингээ баг багаар орж ийн тий. Яагаад худлаа болсон гэдэг. Эхний том грант алхимийн таамаглал. За таамаглал нь юу гэсэн бэ гэхээр бид нар төмрийг алт болгож болно гэсэн юм ярьсан тий. За тэгсэн чинь дараа нь мөнхийн аршаа энтер гэсэн бүр галзуу юмнууд руу орж ирсэн. За тэр мөнхийн аршаа эдрийн боли зүгээр наацхан алхим төмрийг алт болгоно гэсэн санааг гаргаж ирэхдээ алхим хизээч яагаад алт төгс элемент юм бэ гэдгийг тайлбарлаж чадаагүй байхгүй тий. Зүгээр л төгсгээд үзчихэж штэ шууд. Тэр төгс гэдэг нь яг юу юм те? Тэрийг хэлээгүй штэ. Одоо нөгөө нэг ямар нэгэн зүйлийг гоо сайхнаар нь хэмжигчин өөрөө субъектив ойлголт штэ тийм үү?
Одоо бид нар ямар нэгэн зүйлийг гой сайхан гэж ярих та, хөөрхөн муухай гэж ярих та. Энэ бол үргэлж субъектив ойлголтууд байждаг тийм субъектив ойлголтууд чинь тухайн хүний тархинд болж байгаа процесс учраас харьцангуй зүйл гэхгүй. Стандарт зүйл биш тэр ерөөсөө тийм. Хин нэгэн одоо хин нэгэн хүнд хөөрхөн харагдсан хүн өөр хүнд хөөрхөн биш харагдаж болно шүү дээ тийм. Энэ чинь өөрөө үргэлж юм субъектив ойлголтууд тийм чи явж байгаа. Тэгэхээр төгс гэдэг нь тодорхойлтгүй субъектив юм явчихж байгаа. Алхимийн тэр алтны чинь төгс нь юу юм бэхээр гой сайхан л харагддаг тий. Тэгэл ганц хоёр материалын шинж чанар оруулж ирэх гэж үзэж байгаа нь юу гэхээр зэвэрдгүү, эсэлддгүү гэсэн юмнууд л орно. Хоёрхан юм л одоо шинж чанар оруулж ирж байгаа. Тэгэхээр ийм агуу одоо ийм ерөнхий гэсэн үг байхгүй. Маш ийм ерөнхий онол бий болчихж байгаа. Ямар нэгэн нарийн тайлбар байдгүй. Ийм онол ингээ бүтэн 1600 жил явж байгаад нөгөө хүмүүс чинь төмрийг алт болгочих юм бол алхимийн тэр том таамаглалыг батлаад алхим үнэн гэдэг нь батлагдах гэдэг шүү дээ тий. Гэтэл тэр нь амжилтгүй болж эхэлсэн. Ерөөсөө амжилт олоогүй. За ингээм амжилт олоогүй явж байгаад 1661 онд 1661 онд хиймч эхлээд хиймч. За тухайн үед бол химийн шинжилгээ яг л одоо эд эхэлж исэн үеүүдийн нэг тий. Хиймч дээрэс нь хамгийн сонин нь юу гэж алхимч хүн заяа. Одоогийн ойлголтоор бол хим алхим хоёрыг хоёулангийн судалдаг хүн байсан бай. За Роберт Бойл гэдэг энэ хүн. За Роберт Бойл гэдэг хүн 1661 онд Skeptical Chemist гэдэг ном бичсэн байна. Нэгсэндээ орчуулах юм бол skeptic хиймч гэсэн утгатай үг. Skeptic гэдэг чинь одоо юмр нэм шүүмжлэлтэй skeptic хандаа гэсэн утгатай тий. Шууд ингээд аваачаад итгээд байхгүйгээр тийм ном бичээд за энэ номон дээр ямар асуултуудыг тавьж эхэлсэн бэ гэхээр магадгүй гэж байна. Магадгүй энэ тэр металлууд биш үү? Энэ алхимчдийн судлаад байгаа металлууд нь нэг субстанцаас бүрдээд өөр зүйл рүү тэмүүлж байгаа зүйл биш гэдэг. Магадгүй энэ асуулт чинь өөрөө буруу байж магадгүй. Зөв асуулт нь энэ зүйлүүд чинь шал өөр материалууд, яг харагдж байгаа шиг шал өөр материалууд дотроо шал өөр элементүүдээс бүрдсэн байж магадгүй гэж таамагласан байна. Тэр элементүүд нь өөр одоо нэг комбинацаар өргөдчгөөрөө лего тоглоом шиг гэсэн үг тийм өөр комбинацаараа өргөдөхөөрөө алт болчдөг, мөнгө болчдөг, төмөр болчдөг гэж магадгүй юм байна гэсэн анхны таамаглалыг дэвшүүлсэн байна. За энэ таамаглалаа дэвшүүлэхдээ манай хүн чинь зүгээр ийм байж магадгүй гэл санаанаасаа зохиогоод биччихгүй шүү дээ. Тэр үеийн хүртэлх энэ алхимийн туршилтуудыг ажиглаж исэн. За өөрөө ч гэсэн алхим мөр нь үнэн байж магадгүй гэж маш олон туршилтуудыг хийж исэн. За үүнийхэн үр дүнд ерөөсөө энд хийж байгаа туршилт, энд таамаглаж байгаа онол хоёр хоорондоо нийцтэй байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүн юуг хайж байгаа вэ гэхээр магадгүй асуулт буруу байгаад би асуултаа өөрөөр тавих юм бол миний туршилттай нийцтэй байж магадгүй гэж таамагласан байгаа байхгүй. Тэгэнгүүт үнэхээр тийм байх боломжтой болж байгаа. Яг тэгэхээр Бойлын хийсэн туршилтуудын дунд бид нэр тодорхой хэмжээнд тэнцээ химийн урвалын энэ одоо масс хадгалагдаад байгааг дөнгөж анзаарч эхэлж исэн үед байхгүй тийм би одоо хоёр химийн урвалт боллоо гэхэд яах нь масс нь хадгалагдж идэг тийм масс алга болчлоо гэхэд тэр нь хий байдлаар гараа явцдаг ч юм уу эсвэл масс нь нэмэгдлээ гэхэд яах нь ойр орчмын химийн өөр элементүүдтэйгээ урвалт ороо тэр урвалыг элементийг өөртөө шингээгээд авцсан байдаг ч юм уу тийм процессуд байсан байж магадгүй байхгүй. Тэгэхээр мань хүн энэ субстанцууд чинь өөрөөр элементүүдээс тогтоод өөрөөр комбинацаас тогтдог болчих юм бол тэр нэг урвалуудын үед туршилтуудын үед тэр элементүүд нь хоорондоо холилдоод өөр нэг субстанцыг бий болгож болно шүү дээ. Тэнгүүд яг нь өөр шин чанартай нэг юм гараад ирж болно гэсэн анхны таамаглалыг бүр 1661 он. Одоо энэ чинь 17 дугаар 100 гэсэн үг шүү дээ. 17 дугаар 100-ны дунд үед дэвшүүлсэн байна. За ингээд сонсохоор энэ бас нэг атом молекулын онолтой айгу төстэй болж ирж байгаа юм шүү дээ, тий. Ямар нэг юм чи атом молекулаас тогтдог гэдгийг бид өнөөдөр мэдэн шүү дээ. Тэгэхээр тэр онолтой айгу төстэй болж ирсэн. Гэхдээ Бойл гэдэг хүн их сонирхолтой. Өөрөө ингэж алхимиг айгу шүүмжилсэн мөртлөө алхимаа бас ингэж хаяагүй тодорхой хэмжээнд алхимд ямар нэгэн үнэн юм байж магадгүй гэдээ маш их туршилтуудаа ч гэсэн хийдэг байсан байхгүй хөөрхийн нэг алтаа гаргаад авчих гал тий эсвэл философийн чулуугаа гаргаж авчих гал янз янзаар үтсэн. Гэхдээ харамсалтай тэр бүх туршилтууд нь бүтэлгүүцсэн байна тий. За ингэж бүтлгүүдж явахдаа нэг алт гаргах гээд байгаа туршилтаасаа мань нөхөр яг нарийн санаа нь ямар санаа болсон бэ гэхээр ер нь алтыг юу төгс болгоод юм бэ гэж асуусан байгаа байхгүй. Нөгөө 1600 оны өмнө
алт угаасаа төгсгээд шууд нөгөө нэг тангад номын бичвэр шиг тавьсан байсан хууль маягаар тавьсан байсан юмыг буцаагаад асуусан биш тий. Төгс гэдэг чинь ер нь яг юу юм гэж асуусан баг. Ер нь алтыг юу төгс болгоод байгаа гэдэг асуултууд дэрэн тэгвэл орж штэ тий. Ер нь алтыг юу төгс болгоод байгаа гэдэг асуулт руу оронгууд магадгүй алтыг ямар нэгэн элементүүд бүтээгээд тэр элементүүдийн хооронд холбогдож байгаа тэр комбинац гэдэг нэг юм ойлголт баг шүү гэн тий. Нийлдэг. Тэр нь магадгүй тухайн зүйлийг алт шиг төгс болгодог. Эсвэл зарим элементийг хөнгөн цагаан шиг хөнгөн уян гатан болгодог. Тэ эсвэл мөнгө шиг зөөлөн болгодог гэдэг санааг гаргаж ирсэн байна. Энэ бол өөрөө бас тодорхой хэмжээнд ийм сэтгэлгээний нэг юм үсрэлт байгаа байхгүй юу тий. Тэнчэнэс яг үнэхээр ингээд маш олон жил бодож байгаад хүмүүс ерөөсөө л нэг юм буруу асуултаар буруу тийшээ яваад ирснийг тэнчэнэс нь эхлээд бид нар асуултаа ер нь өөрчлөх хэрэгтэй байна тий. Бидний анхны асуулт бол зөв. Гэхдээ тухайн анхны асуулт маань өөрөө юутай байна? Алдаатай байна тий. За яг бүр ингээд нарийн хэлэх юм бол ийм л тий. Анхны асуулт бол ерөнхийдөө зөв асуулт. Тэр асуултандаа өгсөн тайлбар маань буруу юм байна. Тэр тайлбараа хэдүүлээ засаж асууя гэсэн байгаа байхгүй. Тэгээд засаад асуунгууд тийм элементүүдээс бүтсэн байж магадгүй гэдэг санаа гарч ирсэн байна. За ингээд химийн шинжилгээ ухаанд элемент гэдэг ойлголтууд тэнд бий болоод алхимч гэсэн элемент гэдэг ойлголтууд тэнд чи хүчтэй орж ирсэн. Ингэнгүүт туршилтууд юу руу өөрчлөгдөж эхэлсэн бэ гэхээр тэр элемент гэдэг зүйл яг юу юм бэ? Яаж тэрийг хэмжих үү? Яаж тэрийг батлах уу гэдэг асуудлууд гарч эхэлнэ шүү дээ, тий. Манай хиний бойлын хэлээд байгаа үнэн үү худлаа юу? Яг тэгэхээр бойл чин тухайн үед тэгж удацсан байгаа алхим гэдэг тухайн үедээ шинжилх юм байсан шүү дээ, тэр чинь тий. Тэр хүмүүсийн хувьд бол танин мэдэх нэг арга байсан. Тэрийг үүсгэх гэдэг шүү дээ бойл. За тэгсэн чинь 18 дугаар зууны сүүл үед баг манай хинээс 100 жилийн дараа шахам нөгөө алдарт Антуан Лавис гэдэг хүн. За Антуан Лавис бол өмнө хэд хэдэн дугаар дээр дурддагдсан том алдартай хиймч байгаа. За энэ хүн бол алхимийн ойлголтууд руу маш хүчтэй одоо дайралтыг хийсэн. За тэр дайралт нь бол зүгээр л алхимыг яагаагүй моклоод орхичоогүй тий, шоолоод орхичоогүй. Ямар дайралт хийсэн бэ гэхээр яг бодит туршилт хийгээд ямар туршилт хийж байгаа гэхээр хүчил тий. Хүчлэн дотор фосфор болон тугалгыг уусгаж үтсэн байгаа байхгүй. Уусгаж үзээд уусгахаас өмнөх массыг хэмжээд, уусгасны дараах массыг хэмжээд, ялгарч байгаа уурынх нь массыг хэмжээд ингээд нөгөө массуудыг хэмжигдсэн чинь тухайн тоонууд нь хадгалагдчихгүй юу? Тэгэнгүүт яаж юм? Наа чин дотроо нэг юмнаас тогтоод тэд нар хоорондоо ингэж солигддог юм байна гэдэг санааг хамгийн түрүүнд хүчтэй баталж байгаа байхгүй туршилтаар. Наа чи ерөөсөө нэг юм дотор нь те байгалийн нэг юм спиритуал сүнслэг юм байхгүй. Наа чи ерөөсөө дотор нь бидний ингэж яг шууд нүдээр харж гараар барьж чадахгүй нэг юм элементүүд байх шиг. Нэгсэндөө төмөр гэдэг юм чинь нэг юмнаас бүтсэн, ус гэдэг юм чинь хүчил гэдэг юм чинь нэг юмнаас бүтсэн. Эдгээр чинь хоорондоо уралт ороод нэг юм ингэ солилцоод өөрчлөгдөд байна. Яаж солилцоод байгааг нь мэдж байгаа юм бэ гэхээр бид нар массыг хэмжээд тахаар нэг юм ингэ яагаад нь шүү дээ. Хадгалагдаад нь шүү дээ, тий. Нэг юм нөгөө юм руу шилжиж яваад нөгөө юм руу очиод нь шүү дээ, тий гэдгийг харуулчихж байгаа байхгүй. Тэр үед алхимчид юу гэж хэлдэг байсан бэ гэхээр тухайн зүйлийг бий болгож байгаа нэг юм ойлголт байж байгаа. Бас юу нь мэддэхгүй зэ. Нэг юм натурын нэг юм сүнслэг маягийн ойлголт. Тэгээд тухайн зүйлийг ингэ шатаах юм бол тэр нь тухайн объектыг орхиод явчихдаг. Тэгээд яг нь одоо ямар нэгэн объектын дотор ямар нэгэн юм байгаа бол тэр нь анхны өөрийг нь агуулж байгаа зүйлээ орхиод явчих юм бол яах юм? Масс нь багасна шүү дээ, тий. Тэр чинь дотроос нэг савн дотроос би нэг юм аваа хийчихэж байгаа юм. Лавис юу үзүүлсэн бэ гэхээр тугалаг болон зарим металлуудыг уусгах юм уу шатаах юм бол анхны жингисээ хүнд болж байгааг нь харуулсан байхгүй тэр чи. Юм үнэхээр гарч яваад байгаа юм бол тэр чи хүнд болох ёсгүй шүү дээ, тий. Тэгэнгүүт тэн чи юу болж ийн гэж Лавис тайлбарсан бэхээр наа чин халж шатчих үедээ ойр орчиндөө байгаа агаарта уралд ороод тэр агаараас хүчил төрөгчийг өөртөө шингээж аваад тэгээд нөгөө нэг хүчил төрөгчийн масс тэн чи очоод масс нь нэмэгдэх нь шүү дээ. Тэгээд ингээд илүү томор хүнд жинтэй болж байна гэдгийг амжилттай тайлбарласан. За ингэж тайлбарласнараа туршилтуудыг бүр нарийн болгочихж байгаа. Бүр нарийн болгож байгаа нь нөгөө бүх тэр химийн урвалуудын би анхны масс, энерги гэдэг зүйлүүдийг одоо мэддэг болж эхэлж штэ. Тэгээд таамаглал төвшүүлж болж байгаа байхгүй. Дараа нь тийм масста, тийм энергитэй юунууд, элементүүд гарна гэдэг таамаглалуудыг төвшүүлснээрээ ерөөсөө л зүгээр л нэг юм юуны хэмжээнд яригддаг байсан.
одоо өнгөн хэмжээнд яригддаг байсан тий. Яг юу яриад байгааг мэдэгдэггүй. Өө над туглагыг чинь шатаахаар над туглагыг туглаг болгож байгаа юм гараад явчихж байгаа учраас наа чи өөр юм гарч байгаа маа гэл нэг юм сони юм хэлээд идэг. Гал ягаад унтарч байгаа хэрэг галыг гал болгож байгаа юм гараад явчихж байгаа маа. Тэгэхээр наа чи гал биш болж байгаа маа гэдэг юм сони юм яриад идэг зүйлийг илүү quantity болгосон байна. Өмнөх нь бол айгүй юм quality айгүй бүдүүлэг юм байгаа байхгүй. Quantity гэдэг нь яаж чинь хэмжих боломжтой, таамаглал дэвшүүлэх боломжтой зүйл болгож хувиргасан. Дээрэс нь энд маш чухал нэг юм болсон нь юу вэ гэхээр Лавизен хийсэн туршилтыг хаа байсан Монгол дуугаа хятадд байгаа эрдэмтэн давтан хийх боломжтой болсон. Лавизен пейперийг уншаал энэ хүн худлаа яриад байна уу, үнэн яриад байна уу шалгая гэл шалгангууд ерөөсөө тэр Лавиз миний хажууд байна уу гэн хамаагүй тий шалгаад зөв байна. Эсвэл хэрвээ Лавиз алдаа гаргасан бол ийм хэсэг дээр тодорхой хэмжээний алдаа гаргасан байна гэдгийг яах боломжтой болсон байгаа байхгүй. Батлах боломжтой болсон байна. За энэ нь өөрөө шинжлэх ухааны маш том зарчим. Тэр нь юу гэхээр шинжлэх ухааны нээлт бол энд одоо тий Монголд давтагдсан нээлтийг Америкт давтан хийх боломжтой байх ёстой. Хятадд давтан хийх боломжтой. Хаач давтан хийх боломжтой байх ёстой. Түүгээрээ шинжлэх ухаан бол нөгөө нэг нээлттэй байдаг. Үргэлж нээлтүүд маань нээлттэй байждаг. Үргэлж тэр пейперийг хинч уншиж болно тий. Хинч тэр судалгаа дагаад методын шүүмжлээд хийж болно ерөөсөө. Тэр нь шинжлэх ухааны маш чухал шин чанар тэнцээ бий болсон байна. Тэр үед бол алхим ийм байгаагүй. Алхим бол ерөөсөө л нөгөө нэг бараг сүүл рүүгээ юм үлгэр шиг болцсон шүү дээ тий. Мөнхийн аршаа маршаа яриад философийн чулуу молоо гэж яриад тэгэл юу яриад байгааг нь мэддэхгүй ерөнхий юм ярингууд айгүй символик болж хувираад митийн шин чанартай болчихж байгаа байхгүй. Сүртэй алмагашн гэдэг ч юм уу тийм янз янзын символуудаар хоорондоо харилцдаг. Нөгөө символын тайлж уншихын арга байхгүй ерөөсөө эртний бичиг үсэг судалж байгаа юм шиг. Тэгээ нөгөөтхийн нэг юм сүртэй гоё харагдан тийм мэдхгүй хүндээ сүртэй гоё харагдан. Гэтэл төвөгтөө дээрээс сүртэй гоё нэмэх нь төвөгтөө харагддаг. Ойлгохын аргагүй. Тэгэнгүүт тэр чинь яг нөгөө нэг судалгаа хийгээд танин мэдэх гээд байгаа хүмүүс тэр чинь шал утгагүй болж байгаа байхгүй. Тийм баг шашин шиг юм шиг болоо явчихлаа шүү дээ. Тэгээ нэг шашин шиг юм болох гэдэг байгаа байхгүй. Нэг культ маягийн юм болчих. Тэгэнгүүт би нэг юмыг ойлгож уншихын тулд заавал тэр сонин символыг уншаал тэ. Гэтэл нөгөө символууд нь юу? Энд бэлгүүн гэдэг алхимч хэрэгэлдэг символ нэг өөр, урна гэдэг алхимч хэрэгэлдэг символ нэг өөр. Тэгээ ерөөсөө ингээд хоорондоо харилцах боломжгүй байхгүй. Мэдлэг тэнцээ түгэх боломжгүй. Мэдээлэл тэнцээ ингээд тархах боломжгүй. Дээрэс нь бүгд өөр өөрсдийн гэсэн нэг юм нууц аргатай тэрийг яадах ил болгож ярьдгүй. Тэгэл нэг юм одоо нөгөө нэг тий шулам шиг ч юм уу нэг юм шиддэг шиг харын шиддэг шиг нөхдүүд байж идэг ерөөсөө тэгэл юу яриад байгаа нь мэддэхгүй нэг юм сүртэй гой юм яриад нөгөөтг нь яг амьдрал дээр биелдэггүй хизээч яг амьдрал дээр хэрэг болцсон юм байдгүй. Тэгсэн чинь цаана Лавизийн хийсэн туршилт яаж юм Англид хийсэн туршилтыг Францад, Шотландд, тий Монголд, Хятадд гэл хааж батлах боломжтой. Дээрэс нь нөгөө пейперийн хүн тухайн хэлийг мэддэг бол уншаал ойлгох боломжтой тий. Ямар ч тэр илүү дутуу агуу лаглаг символ лаглаг үлгэрийн тэр методууд митүүдийн чи ерөөсөй байхгүй болчихж байгаа байхгүй. Тэр үүгээрээ Лавиз бол алхимик агуу том цохилт өгсөн. Наад энэ арга чинь буруу байна гэдгийг маш сайн харуулсан. За энэ нөгөө талд нь харин бүгд л бас ингээд танин мэдэх гээд байгаа өөр хүмүүс байж байгаа шүү дээ. Химийн шинжилгээ ухааныг бий болгож байгаа. Тэр хүмүүс нь яг энэ ажиллаад байгаа механизмыг хадгалж үлдсэн байгаа байхгүй тий. Лаборатори хэрэгтэй юм байна. Энэ бол болоод байгаа механизм ажиллаад байна. Энэ хэрэгтэй. Шинжилгээ ухааны арга барил чинь нээлттэй байх хэрэгтэй юм байна. Хэдүүлээ гоё нээлттэй бай тий. Бүх энэ туршилтууд ингээд нээлттэй ярьдаг болъё гэх. Тэгээд л одоо нөгөө нэг пейпер бичих гэх мэт тэр соёлууд чинь айл хавьсан дээр 400 жилийн өмнө бий болсон байгаа байхгүй. Ингээл бүх юм шинжилгээ ухаанч арга барилын тэнцээ илүү нарийн болцсон байгаа байхгүй. Алхим энд яагаад ялагдсан бэ гэхээр ямар ч шинжилгээ ухаанч арга барилгүй болцсон тий. Нэг л их бүдүүлэг том онол яриад байдаг. Зүгээр наацхыг уруулын ингүүд ямар хоёр бодис гарах юм бэ гэж асуунгууд нь хэлж чаддгүй тий. Наад хоёр чинь гарч байгаа нь яагаад гэвэл гарч байгаа маа л гэж яриад байдаг тий. Тийм одоо нөгөө нэг хүн бид нар яагаад дэше үсрэхээр доош унд юм гэхээр ундаг болохоор л унж байгаа маа л гэж хэлж байгаатай адилхан болоод байгаа байхгүй тий. Тэр чинь нэг юм үгийг үгээр нь ингэж нөгөө нэг пассив актив маягаар ингэж муухай хариулаад байдаг тий. Угаасаа юм ээ. Тэгэхээр тэр чинь хөгжихгүй болчихж байгаа. Угаасаа тэр алхим гэдэг маань өөрөө тэр зөв шинжилгээ ухаанч арга барилуудаа адапт хийгээд
яваагүй учраас тэр чинь ингээл мартагдал маш богино хугацаанд мартагдал алга болчихж байгаа байхгүй. Энд чинь ерөөсөө л хүний одоо нэг өдөр тутмын бас амьдралтай ч гэсэн адилхан шүү дээ тий. Бид нар ингээл өдөр тутмын амьдрал дээр хоол хүнсэндээ ч юм уу юм авахд яадаг үлээ. Шин талах, шин ногоо хамгийн хурдан зарагдаж дуусдаг тийм үү. Ягаад тэгэхээр тэр чинь нэг биеинд хэрэгтэй гэдгийг бид нар мэдээд шүү дээ. Зөв юм гэдгийг мэдээд шүү. Тийм учраас маш хурдан дуусчдаг тий. Нөгөө удцсан ч юм уу тийм юмнууд маань ингээ улам л уддаг шүү дээ чи юм. Улам л ингээ хэрэгцээ. Тэрнтэй адилхан танин мэдхүн процесст маань энэ аргууд нь зөв байна. Тэг нээлттэй байх, пейпер бичих, судалгаагаа нээлттэй танилцуулах, туршилт нь нээлттэй байх, энэ бүх шин чанарууд нь зөв байна гэдгийг химийн шинжилгээ маш хурдан өөртөө аваад явцсан учраас зөв юм нь яаж маш хурдтай хөгжөөд алхим нөгөө зөв юм над чаддаг учраас тийч бай бай болчихж байгаа байхгүй. Тэгэл унтраал одоо нөгөө нэг юугаар хэлэх юм бол те Дарвины онлоор хэлэх юм бол те байгалийн шалгаралд яаж ин алга болчихж байгаа байхгүй тийм ч ерөөсөн байгалийн шалгарал тийч дасан зохицож чадахгүй буруу юмнууд хийгээ яваад байгаа учраас байхгүй болчихж байгаа байхгүй тийм ч. Тэгээ ингээд алхим нэг мөр тэр үед нуран унсан байна. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд ийм аюух алхим зурхаа ярьдаг нэг бүхэл бүтэн генерашн гарч ирж байгаа юм тий. Тэгээ янз янз ингээ хүмүүс гарч ирсэн байна. Надтай бол нэг хүн бол бүр алхимыг өмөрч хэрэлдсэн. Тэгээд ер нь бол би бүр тэгээ ам бардам хэлнэ алхим бол өнөөдөр шинжлэх ухаан биш уучлаарай тий. Өнөөдөр хүн алхим ярьж байгаа бол үжээ энэ 400 жилийн өмнө шинжлэх ухаан биш нь бүр 400 жилийн өмнөх эрдэмтдээр нь үүсгэгдээд батлагдсан зүйлийг өнөөдөр бид нар ярьж байна. За тэгэнгүүт ийм аргумент төвшүүлдэг өөдөөс. Үгүй эн чинь 400 жилийнхаа хугацаанд хөгжөөд гараад ирсэн байхгүй юу гэдэг байхгүй. Тэгээгүй хэрвээ тэгсэн байсан бол өнөөдөр алхим хиймтгээ өрсөлдөж явах хэрэгтэй байхгүй тий. Өрсөлдөөд хоорондоо эн чинь яах нь нээлтүүдэрээ одоо ингээд тий жишигдээд яригдчих хэрэгтэй шүү дээ. Харин тэгж чадаагүй учраас өнөөдөр химийн шинжлэх ухаан байгаа байхгүй. Алхимийн шинжлэх ухаан гэж ярьдаг. Химийн шинжлэх ухаан байгаа гэсэн. Алхим маань танин мэдхүн аргадаа тэр одоо нэг түрүүний л хэлсэнтэй шинжлэх ухааны зарчмуудын аргуудыг адапт хийгээд хөгжиж чадаагүй учраас тэнцэд устдад байхгүй болсон зүйл байхгүй уулнаа зурхаа ч гэсэн тий хэдэн мянган жилийн өмнө хэдэн мянган цааш хэдэн зуун жилийн өмнө тодорхой хэмжээнд одоо оронд ялагдал байхгүй болсон юм шүү дээ. Уул нь бол ерөөсөө тэр ингээ өнөөдөр зурхаа ярьж байгаа яг магадгүй хүмүүс зүгээр хөгжилтэй болохоор нь ярьдаг гэж магадгүй тий. Бусдаар бол зурхаа одоо нэг үнэн байх ямарч боломжгүй шүү дээ. Яг л ихэр хамгийн энгийнээр бид нар төсөөлөх хэрэгтэй. Зүгээр хамгийн бүдүүлэг зурхаа бол 12 ордны зурхаа явж байгаа шүү дээ. 12 ордны зурхаа тэгээд нөгөө хүний шинж чанарыг тайлбарлана гэж байна. За дэлхий дээр 6 тэрбум хүн байдаг гэж үзэхэд 12 дахь юм бол дэлхий дээр дор хаяж 500 сая яг адилхан хүн байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. 500 сая яг адилхан хүн гэж төсөөл. За тэгэнгүүт одоо Монголын хүн ам хэдүүлээ 3.5 сая тий. Энэ 3.5 сая хүн тутамд дор хаяж кофений газар хоол идээ сууж байгаа хоёр хүн хоорондоо яг адилхан байх хэрэгтэй байхгүй. Тийм юм ханаас ч болохгүй зэ. Монгол те ерөөсөө тэр бол Монгол байтугай дэлхий дээрээс ч олдохгүй магадлал байхгүй. Тэгэхээр ч л энэ чинь утгагүй болчихжээ. За тэгэхээр хоёулаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад төгсгөл хэсэгтээ нэгт алт гэдэг зүйлийн тэр төгс шин чанар нь элементээр тайлбарлаж болох юм байна гэж манай хин санаа гаргасан те. Бойле санаа гаргасан байна. За тэгэхээр энэ маань өөрөө атомын шинжлэх ухаан руу орно. Нөгөө талд алт яагаад тэгвэл үнэхээр ийм удаан байдаг төсвөртэй зэвэрдгүү гоё элементийн гэдгийг яриад нэвтрүүлгээ дуусгая. За тэгээ зурхаан дээр нөгөө дэх үед бас телевизүүдээр орой болгон зурхаа гардаг байсан тий. Одоо бол харин бас болсон байлээ. Яагаад болсон бэ гэдгийг бас та бүхэн бодох хэрэгтэй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids маань ивент гэж байгаа. Хизээний одоо та бүхний танил болсон. За эдний бол нөгөө ашигтай бактери чинь бас яг аль омгийн яг аль хэр зэрэг одоо нөгөө нэг хэрэгтэй бактерийг агуулсан гэдэг дотроос их олон янз байдаг. За эдний бол тэр 15 төрлийн эрдэс витамин агуулсан. За нэмэх нь одоо нөгөө ашигтай бактери агуулсан. Энийг аваад уучаар тун хайтайхан юм байлээ. Одоо хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоо, тархины үйл ажиллагаа, за ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. За ер нь одоо бидний нөгөө бүдүүн гэц гэдэг чинь дулааны их үүсвэр, дархлааны их үүсвэр гээд заримдаа одоо gut feeling гэж яах шиг тий энд одоо бас их юм болж идэг юм шиг байна. Тэгэхээр сайхан дэмжиж өгөх хэрэгтэй. Нөгөө нэг мөр дэмжинэ гэж байхгүй. Яг өдөр тутмын дэмжлэгээ маш чухал учраас та бүхэн манай өдөр тутамд аваас ингэж хэрглэж заншуулах зүгээр санагцсан. За хайрцаг дотроо бол 14 ширхэг удтай нунтаг хэлбэртэй. За 1-3 насны хүүхдэд бол өдөрт нэг уутыг, 4 болон түүнээс дээш насны хүүхдэд 1-2 уутыг одоо идж ууж байгаа
тарганд нь ч юм уу эсвэл зүгээр усанд найруулад өгсөн ч ингээд болно. За тэгээд сарвал ухаантай, эрүүл биетэй Монгол хүний төлөө бид бүхэн одоо нэг эрдэс бодисоор дутагдахгүй хөгжөлт нь бас ингэж дэмжих нь бас их чухал. За Health Point болон бүх эмийн сангуудаар бол худалдаалагдж байгаа. Та бүхэн дээр нь Bekutan Kids гэсэн энэ бичгийг хараад аваарай. За Facebook дээр Alkaloid Mongolia гэдээ дагаад аваарай. Холбогдох усны дугаар нь 83 5191 9934 97 17 гэсэн утсуудаар холбогдоод тэгээд ер нь бол Health Point-аар шууд захиалаад авчихад бусад хэрэгцээтэй зүйлтэйгээ хамт ингээд захиалаад авчихад их амар байдаг. За ингээд нэвтрүүлгийг нэтгэж шинжилгээ танин мэдгүй түгээх хөлсөд хувь нэмрээ оруулж байгаа Lenus Media-ийн хамт олонд амжилт хүсье, их баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд сая их нэвтрүүлгийн 2 дахь хэсэг дээр юу ярьсан бэ гэхээр базад хэлэх юм бол алхим өнөөдөр ягаад шинжилгээ биш болоод шинжилгээнд ялагдсан бэ гэхээр ерөөсөө нөгөө нэг тухайн үеийн шинжилгээч арга барилуудыг авч хөгжиж чадаагүй шүү дээ. Хуучин буруу бүдүүлэг юмтайгаа нөгөө нэг онлооттайгаа хитрхи зуралдсан учраас тэнцээ шинжилгээч арга барилуудыг авч чадаагүй учраас байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд химийн шинжилгээ илүү хүчтэй болсон. За химийн шинжилгээ илүү хүчтэй болоод нөгөө өмнө нь хүмүүсийн ойлгохгүй байсан алт яагаад гоё харагдсан бэ гэдэг ойлголтод тайлбарлах боломжтой болсон. За эхнийх нь бол мэдээж 19-р зуунд Джон Далтон гарч ирсэн тийм үү. Джон Далтон бол ерөөсөө бидний энэ алт, төмөр, ус гэдэг зүйлүүд чинь элемент юм байна. Яг одоо орчин үеийн хэллэгээр нь тийм өөр элементүүд юм байна эдгээр маань. Энэ элементүүд нь өөрөө атом молекулаас бүтдэг юм байна гэдэг анхны таамаглалыг гаргаж ирсэн. За тэгээ Больцман бол молекул байх ёстойг таамагласан. За атом байх ёстойг бид дараа нь мэддэг болсон. Тэгээ за атом бүр байх ёстойг нэг том баталгаануудын нэгийг бол Альберт Эйнштейн өөрөө бас нэг пейпер дээр хүртэл биччихсэн. Тэгээ Брауны хөдөлгөөнтэй холбоотой пейпер дээр. За ингээд бид нар ингээд мэддэг боллоо. Нэгсэндээ энэ элемент гэдэг зүйл маань өөр атом юм байна гэдгийг бид нар мэддэг болсон байгаа байхгүй. Тэр нь маш том дахиад нэг сэтгэлгээний нээлт болж штэ тий. Өөр атом юм байна гэдгийг мэддэг болсон. Тэгэхээр яагаад төмөр алт руу хувирахгүй байгаа юм бэ гэдгийг тайлбарлах боломжтой болсон. Яасан гэсэн чинь химийн уруул гэдэг чинь өөрөө тухайн атомын гадаад давхаргын буюу валенсийн электронуудын хоорондох процесс, физикийн процесс болчихж байгаа. Тэр электронууд хоорондоо одоо шилжих нь байна тий. Жишээ нь электроноор хоорондоо холбогдох юм бол яах нь холбоос молекулуудыг үүсгэх нь H2O гэдэг ч юм уу тийм ингэж ийм нэгдлүүдийг үүсгэх юм. Нэгс нь химийн процесс гэдэг бол атомын гадаад давхрын дээр байгаа электронуудын хоорондын харилцан үйлчлэл, электронуудын хөдөлгөөн юм байна гэдгийг бид нар мэддэг болсон байна. Гэтэл ерөөсөө атомын гадаад давхрын электронуудыг би яаж ч сольсон төмөр хизээч алт болохгүй шүү дээ. Ямар ч боломжгүй тийм. Яавал алт болох вүлээ? Төмөр гэдэг атом чинь өөрөө цөмтөө протон нейтрон гэсэн тийм цөмтөө. Атомын дугаар нь 26 байлаа 23 билүү тийм. Нэгсэн төдий хэмжээний протон тэнцээ байж гэнэ гэсэн. Тэнгүүд тухайн элементийн юуг нь өөрчлөхөөр өөр элемент болдог вэ гэдэг чинь нөгөө атомын цөмийн протоны тоо штэ тийм. Ус төрөгч нэг протонтой штэ. Тэнгүүд нь дахиад нэг протон 2 нейтрон өгчүүл яадаг вүлээ. Гели гэдэг өөр элемент болчихдог штэ тийм чинь. Хүчил төрөгч чи хэд байдаг вэ? 16 байдаг лөө тий. Ийм ингээ янз 32 ч илүү. За одоо нөгөө юунуудын протоны тоог нь мартсан байна. Төмөр 54 юм биш үү манайхаа? 54 протон тэгэхээр. 54 тий. 56. 54. Энэ протоны тоонуудыг өөрчлөхөөр өөр элементүүд болдог гэдгийг бид нар мэддэг болчихно. Шинжилгээ илүү хөгжөд. Энэ нь нөгөө өмнөх алхимчдын хүсэж байсан бас химчтэй гадарлаж эхэлж исэн. Энд чи өөр элементээс тогтсон учраас нэгээс нөгөөрөөгөө шууд хувирахгүй байна гэдгийг баталгаа болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тухайн элементийг би өөр элемент рүү шилжүүлэхийн тулд химийн уруулаар биш цөмийн уруулаар хийх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэг цөмийн доторх процесс тэнцээ тухайн элементийг өөр элемент болгож байна. За тийм ч учраас өнөөдөр цөмийн реакторууд дээр хурцгуурууд дээр бид нар өөр элементийг үүсгэж чаддаг. Наадзах нь маш хүнд хар тугалгын хооронд мөргөлдүүлээ тодорхой хэмжээний бид нар алтыг үүсгэж чаддаг. Яагаад гэвэл хурцгуурууд дээр дандаа цөмийн уруулын процессыг бий болж байгаа гэсэн үг. Тэнцээ цөмийн процессыг бий болж байна. Тэгэхээр уул нь бол нөгөө нэг эртний алхимчдын мөрөөдөд байсан төмрийг алт болгох боломжтой юу гэж өнөөдрийн шинжилгээчдаас асуух юм бол бүгд боломжтой гэж хариулна. Гэхдээ гардуур харгаар боломжтой гэх юм бол бүгд үгүй гин тэ. Энийг боломжтой гэхдээ маш том хурцгуур асар том цөмийн реакторууд бидэрт хэрэгтэй. Өөрөөр ямар ч боломжгүй. Эсвэл яг уу
энэ процесс боломжтой зүйл нь орчлон ертөнцид байж байгаа тий. Оддын цөмд супернова тесрэлтүүдээр наа чин боломжтой. Одоо ийм асар өндөр энерги муждах физикийн процессуудаар л боломжтой болохоос биш өдөр тутмын амьдралын энерги мунч дээр одоо гардорх материалаар л гэсэн үг шүү дээ тий. Энийг хийх ямар ч боломжгүй гэж хариулах боломжтой. Хариулах боломжтой болж байгаа гэсэн үг. Нэгсэн илүү нарийн болчихж байгаа байхгүй. Ерөнхий биш энэ чинь нарийнда бид нар өөр юм байна гэдгийг мэддэг болсон. За ингэнгүүт магадгүй эртний ингээд алхимч өнөөдөр лөө цаг хугацаагаар аялаад ирсэн байж байгаа. Дахиад нөгөө нэг өөр нэг чухал асуултаа асууж болно шүү дээ. Тэгвэл алт яагаад төгс элемент юм бэ гэж асууж болно те. Тэгэнгүүт буцаагаад за таныхаар төгс гэдэг чинь юу юм бэ гэж асуух хэрэгтэй болно те. Тэгхийн бол хоёулаа ярилцах боломжтой ингэнгүүт ингэж хэллээ гэж бодъё л та. Алт ингээд зэвэрдгүү, яадгүү, эсэлддгүү те. Тэгээ ингээ үргэлж мөнх өөрийнхөө өнгийг хадгалаад байж идэг ийм гоё гялалцдаг ийм одоо ийм тесвэртэй гэж нэрлэчихэ л да. Тесвэртэй одоо амтаанд гэх гэдэг тесвэртэй элементтэй гэж нэрлэчихэ. Тэгэнгүүт бид нар өнөөдөр бас орчин үеийн хэмжээд физикч нар энэ асуултанд нь хариулах боломжтой болсон. За тэр хариулт нь өөрөө бүр гоё. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн зууны хамгийн том хоёр нээлттэй холбогддог. Эхнийх нь бол физикийн шинжилгээ ухааны харьцангуй онол гэж байгаа. Харьцангуй онол хүртэл алтанд нөлөөлнө. Нөгөөх нь квант физик хоёр орж ирж байгаа. За яагаад эхлээд алт шар өнгөтэй байдаг юм бэ гэж асууя л та тий. Тэгэнгүүт хими элемент гэдэг чинь юу вэ? Атомын цөм тойроод электрон бүрхүүлүүд байж байгаа тий. За физикийн зураглалаар бол электрон үүлүүд тэнцээ байж байгаа. Тэгээд хэрэв манай сонсогч нар санаж байгаа бол бид нар 10 жилдээ хими хичээл дээр 1S2, 2S3 гэдэг баха. 2S2 тэгэл нөгөө нэг 5S 6D энэ гэл нэг тийм өсвүүд бичдэг шүү дээ хими хичээл дээр. Тэр чинь нэг атомын орбиталуудын дугаар шүү дээ, тийм энергиудын тэр дугаарууд нь байж байгаа. Тэгэнгүүт нэгт одоо энэ алт гэдэг элемент маань хүнд элемент тийм үү? Төмрөөс бол харьцангуй хүнд элемент байж байгаа. Тэгэхээр цөм нь илүү том байх нь шүү дээ. Том хүнд байх нь илүү олон протонтой байж байгаа учраас ингэчингүүд илүү олон протонтой болчингууд захын нөгөө нэг электрон бүрхүүл байгаа шүү дээ тий. Жишээ нь 6s дээр байгаа электрон бүрхүүл байж байгаа шүү дээ. Тэрийг өөрлөг илүү хүчтэй татчихдаг байхгүй. Тэр чинь нөгөө илүү олон протон байгаа учраас гадна байгаа электронуудаа илүү хүчтэй татчих эхлэн шүү дээ тий цөм рүүгээ. Яг гэвэл хоёр эсрэг цэник хоорондоо таталцдаг учраас. Тэнгүүд алтан дээр тэр 6s дээр S электрон бүрхүүл нь илүү татагдаад яах нь цөмрөгөө ойртоод шахагдах нь биш үү тийм чи жоох юм агшцсан юм шиг шахагдах нь. За ингээд цөмрөгөө ойртчихлоо. Бүр юм гадна байх хэрэгтэйсэн чи жоох ингээд цөмрөгөө ойртцсан. Тэгэнгүүт тэрний дотоод тал чинь өөр электрон бүрхүүлүүд байж байгаа шүү дээ. 6s чи хамгийн гадна тал нь юм чи. Тэгвэл хамгийн ойрхон нь юу байх вэ? 5D байж байгаа тийм 5D электрон бүрхүүл байж. Гадна талын электрон бүрхүүл нь цөмрөгөө ойртоод шахагдангууд нэгт тухайн 6s орбиталын энерги нь багасна гэсэн. Тэрэн дээр байгаа электронуудыг өдөх одоо очих энерги нь багасч чинь цөмрөө орчиж байгаа учраас тэгсэн чинь нөгөө 5D дээр уучлаар энерги нь ихсэн шүү. Яг эсрэгээр нь ярьж буруу ярьж энерги нь ихсээд яг тэрний дотор нь байгаа 5D дээр байгаа электрон бүрхүүл нь гаднаас нэг юм шахаад оронгууд тэр хэсэг нь сунчдаг байхгүй. Илүү сэрэг бол гэсэн. За ерөөсөө ингэж ойлгож байна. Гадаад давхрын электрон нь илүү нягтуулаад агшаад тэнгууд дотоод давхрын электрон нь илүү сэрэг болчдөг тийм ч. Сэрэг болоод илүү томорхон биш үү те. Тэнгууд яаж чинь анх гадаад хамгийн 6-с 5D2-ын хооронд нэг ийм зай байсан гэж бодъё л доо. 1-2 гэдэг зай байсан гэж бодъё те. Юугаар ч хэмцсэн хамаагүй. Тэнгууд гадарх нь ойртоод доторх нь тэлчгэр чинь хоорондоо бүр ойртох нь биш те. Энэ хоёр орбиталын зай хоорондоо бүр ойртчихдаг. За ингээ бүр ойртчихингууд яг тэр хоёрын хоорондын энергийн gap гэдэг юм байна. Нөгөө нэг 5D дээр байгаа электроныг би 6s руу аваачихын тулд ямар энергиэр буудах вэ гэдэг асуулт байгаа шүү дээ. Яг хим дээр те физик химийн асуулт. Тэр чинь нөгөө нэг тухайн элементийн ямар өнгөөр гялалцах вэ гэдгийг илэрхийлж идэг гэсэн үг байхгүй юу? Нөгөө электрон ямар энергитэй фотоныг шингээгээд буцаагаад гаргаж авъя гэдгийг харуулж идэг. Тэр нь үзэгдэх гэрлийн муучны цэнхэр ногоон өнгийн утган дээр яг харгалцдаг байхгүй яг тэр энерги зайн. Тэгэнгүүт цэнхэр өнгийн гэрэл атомын дотор гарч ирэхдээ галс дотроо шингээгдээд үлдсэн ногоон нь жоохон сунаад гараад ирдэг. Сунаад гараад ирэнгүүт яах вэ? Ногооныг жоохон сунх юм шарлаа урчдаг байхгүй тэр чинь. Тэгээд яах вэ? Шар ногоон өнгөтэй харагддаг байхгүй алт маань. За дээрэс нь энийг эсвэл ингэж бүр ойлгож болно. Нөгөө шахагдсан байгаа электроны орбитал маань атомын цөмдөө илүү ойр байгаа учраас харьцангуй эффектүүдийн чинь илүү хүчтэй болдог. Нэгсэндээ
цөмөд тойрж иргэдэг электрон гэдэг агуу муухай классикаар төсөөлөе л доо. Тэгэх юм бол тэрний хурд нь агуу өндөр байна гэсэн. Тэгэхээр харьцангуй онолыг тооцохгүйгээр тэрийг бодох боломжгүй болчихдог байхгүй. Нэгсэн энгийн квант механик ажиллахгүй харьцангуй онол тооцсон квант механик оруулах юм бол яг тэр бүх энерги мөчийг зөв бодож гаргаад алтчин юм учраас шар өнгөтэй гэдгийг бид нар мэддэг болчих. Тэгэхээр алт шар өнгөтэй бид нар одоо ингээд дараагийн удаа ингэх хэрэгтэй. Алт харах юм бол алтны шар өнгө бол харьцангуй онолын нэг шууд бодит үр дүн тий. Алт харьцангуй онолоос бол шар өнгөтэй байдаг юм а гэж тэгж ойлгох хэрэгтэй. Хүн асуух юм бол харьцангуй ондоос болоод тэр орбитал яаж жижигхэн болж байгаа нарийн хариулж бол. Нөгөө талд одоо ийм болчихж байгаа. Нөгөө орбитал чинь ингэж жижигхэн болоод цөмдөө ирэлгүй ойртоод энерги нэгсчихлээ шүү дээ. Тэгэнгүүт тэр алт чинь нэг агаартай орчинд байнгут агаарын атомуудын электронууд алтны атомын электрон гадны электронтой очиж мөргөлдөн шүү дээ тий. Мөргөлдөнгүүт нэг орбиталаас нь зөхиод гаргаад явчих нэг энергийн утга гэдэг юм байж явах ёстой шүү дээ. Тэр нь ихсчихдэг байхгүй. Тэр нь ихссэн учраас хүчил төрөгчийн атомын электрон тэр алтны атомын электроныг очиж мөргөд суглаад аваад явж чаддаггүй. Зүгээр нэг хөнгөн хөдөлгөөл орхичдаг байхгүй. Тэгэхээр яах нь алт бол амар төсвөртэй болчихж байгаа байхгүй. Эсэлдэг процесс гэдэг чинь юу вэ гэхээр төмрийн гадаад давхруу дээр байгаа электрон нь бараг чөлөөтэй шахмын нөхөр бэждэг учраас хүчил төрөгчийн гадаад давхруу дээр байгаа электрон тэрийг очиж суглаад зөгчдөг байхгүй. Тэгээ өөр электронтой ингээд электрон холбоос үүсгээд айгу амархан хүчил төрөгчтэй холбоос үүсгээд тэгээ зэврээд байгаа байхгүй тэр чинь. Алтыг тгийхээр орбит нь жижигхэн болцсон учраас энерги нь өндөр болсон тэгж тэгэх боломжгүй болчихтой. Бид нар хим физикээр бүрэн тайлбарлах болчихж байгаа байхгүй өнөөдөр тайлбарлах боломжтой. Тэгэхээр нөгөө түрүүний алхимийн тайлбар энэ хажууд хамаагүй бодиттой болчихж байгаа юм шүү дээ. Химжиж авах боломжтой, ажиглах боломжтой. Тэ илүү нарийн ийм элементтэй болчихсон. Тэгэхээр алт ийм учраас зэвэрдүү байсан байх нь байна. Гой шар өнгөөр гялалцдаг байсан байх нь тий. Бас дээрэс нь алхим өөрөө иймэрхүү нарийн тайлбарууд өгч чадаагүй нарийн энэ шинжлэх ухаанч арга барилуудыг авч цаашаа хөгжиж чадаагүй учраас тийм чи хөгжлөн дуусаад одоо ингэ шахагдаад гарсан байна тий. Танин мэдэх онолуудаас шахагдаад гарсан байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн нэг гол юм яг алтуул ийм гоё элемент юм байна. Харьцангуй тусгай онолоос болоод орбит нь багасч барьдаг. Тэгээ гоё харагддаг. Тэгээ ийм эсэргүүцэл өндөртэй эсэргүүцэх чадвар өндөртэй элемент болчдөг. Нөгөө талаас ямар нэгэн шинжлэх ухааны онолууд маань өөрөө тухайн шин нээлтийг, шин арга барилыг, шин ойлголтуудыг маш хүчтэй өөртөө суулгаж авснараа хурдан хөгжиж идэг тийм чи. Тийм ч учраас ингээд сүүлийн 100 жилийн хугацаанд гэж огцом хөгжөө явчихж байгаа шүү дээ бүртээ тийм байж дээ. Тийм болохоор яг магадгүй бид нар одоо нэг зарим нарийн ойлголтуудыг одоо ч гэсэн мэддэггүй те. Тэр чи бүр айгу хурдан хөгжиж явчихсан. Биднээс ихэнх хүмүүсээс төрүүлээ явчихж байгаа шүү дээ те. Одоо мэрэгжлийн бус хүмүүсээс бол төрүүлээ явчих. Тийм мэдлэгийн бас энэ чи яг нийгэмдэр гапуд үүсчихэд. Гэхдээ гол санаа нь хүн ч гэсэн өөрөө тухайн танин мэдэх хүн мэдлэгтэй тэгж хандах хэрэгтэй. Бүр тэр нэгэнт байхгүй болсон ойлголтыг бид нар шууд орчин үеийн чи энэ төр ингэж хөгжөөд ингэж байгаа юм шиг гэж ярихгүйгээр эхлээд яагаад байхгүй болсон бэ гэдгийг нь ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол энэ чи орчин үедээ ягаад ч эргэж ирэх боломжгүй юм байна гэдгийг нь ойлгох шүү дээ тэгэж явж. Тэгэхээр яг уу тэгэнгүүт бид нарт бас дахиад нэг асуулт үлдээн л дээ. Ирээдүйд өнөөдрийн шинжлэх ухааны бидний энэ арга барил маань ирээдүйд магадгүй 1 сая жилийн дараа юу болох вэ? Худал хуурмаг зүйл болж болох уу гэдэг асуулт байж болно тийм үү. За тэрэн дээр бол нэг л одоо тайлбарч гэжтэй таамаглал байж. Тэр нь юу гэхээр нэгт бид нар мэдхгүй тэрийг те нэгт мэдхгүй. Гэхдээ юу үргэлж үнэн байх вэ гэхээр өнөөдөр 2026 онд дэлхий дээр хийгдсэн туршилт байгаа шүү дээ. Тэрний үр дүнг 1 сая жилийн дараа Андромеда галактикийн нэг захын одыг тойроод эргэж байгаа өөр нэг арай солиромжтой амьтад яг адилхан давтаж хийх боломжтой. Тэгэхээр яах нь энэ туршилтын дата гэдэг зүйл бол хизээж өөрчлөгдөхгүй. Тэрийг тайлбарлаж байгаа онолууд маань илүү гүн нарийн болоод яваад иж болно. Алхим эхлээд ерөнхий байсан бол хим илүү нарийн болоо явсан шиг бүр нарийн болоод бүр сайжраад яваад иж болно. Тэр бол угаасаа шинжлэх ухааны юугүй одоо тий хизээч зогсохгүй хязгааргүй явна шүү дээ. Тэр чинь бид нар бүх зүйлийг 100% мэднэ гэдэг чинь хаач висэн тий бүр тийм. Тэгэхээр илүү нарийн болоод байна. Туршилтын дата туршилт гэдэг тэр ойлголтууд маань бол үргэлж тийм чи хадгалагцаар л байна. Зүгээр тухайн туршилтын дараах хэмжилтийн үр дүнгийн наривчлалын
асуудал гэж байна. Өнөөдөр бид нар тэрбумны наривчлалтай туршилтуудыг хийдэг. Магадгүй сая жилийн дараах нөхдүүд тэрбумны наривчлалтай юм хийдэг гэж болно тий. Тэр нь илүү нарийн онолыг бидэрт өгдөг гэж бол. Тэгэхээр энд бол одоохондоо судлаач нарт тийм л хариулт. Бид нар мэдэхгүй гэхдээ туршилтын дата бол үргэлж тэнцээ байж байна. Тэрийг ойлгодог бидний мэдлэг илүү нарийсаал яваад байна гэсэн. За баярлалаа. Нэрэл одоо байгалийн шалгарал гэдэг шиг тэгээд яг байх ёстой зүйл нь шалгарч үлдсэн зүйлүүд л ингэж үлдсэн юм байна да гэж бас бодогдлоо. За баярлалаа. Тэр нарийн электроны тэр алтны өнгөний жишээ бас их гоё байлаа тий. Алтны яг жинхэнэ өнгө нь бас ямар вэ гэдгийг үзэгчдээс асууя бэлгүргээд байхад. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралыг хэв маяг бүрд Токио тохирно Токио аппликейшн болон чанарыг танд авчрын Lenus Med TV нэтгэж ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. За ингээд хамтдаа байсан химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэгтээ хамтдаа үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр эргүү болцъя. Баярлалаа бэлгүнэ. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4508. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.